Сайн залуусаа. Юу яцхан? Зарай output видео. За хамгийн өндөр л байгаа юм байна да. Бүгдээ сайхан хацсан уу? Өчтөр бас сайхан амраад өнгөрүүлөө. Өнөөдөр тэгээд арилж байгаа эхлэе да гэж бодоод байж байна. Энэ сүүлд чинь бид нар чинь нэг иймэрхүү байдалтай өргсөн юм байна уучлаарай. За өнөөдөр евро NZ дээр юу болж байна? Daily бол апта импульс тээвэр байгаа. 4 цаг автрын баян зоонтой Trace MT-ийн Fibonacci-гийн харж байгаа шилэн 61.8 хавцаа ирээд тийш импульс их гэж байгаа байдалтай 30 минутын дээр бол мэдээж үн цэвэрлэгөө маань Евролиг эвдээ даунтройн селен зон болоод одоо энэ тарагдж байгаа энэ Евролиг энд эвдсэн байх шиг байна. Даунтройн селен зон болоод доошоо явж байгаад за тий хөдөлгөөн маань энд оройгоо эвдээд after-end buying зонтой болоод буцаа downtrend selling зонтой болоод буцаа after-end buying зонтой болоод явсан байна. Окей. За тий өнцөлгөө after-end buying зонтой Евролиг бол эвдээгүй байдалтай дээшээ гэж чиглэлтэй явж байгаа. Одоо бол 30 минутын дээр яг юу болж байна гэхээр энд оройг эвдэх баха гэж хүлээсэн байна. За эндээс хэдүүлээ. Чи та хүртэл явсан. Энэ хүртэл явсан юм байна. Ингэж орж ирээд ингээд мэдээж энэ орой бол энэ оройг эвдээгүй. Тэгээ энд Еврол эвдрээд өнцөөлөө энэ бяцхан орой үүсгэнгүүтлээ энд орой үүсгээд энд Еврол үүсгээд энэ орой дээшээ эвдэрсэн тийм ээ эвдэрсэн орой үүссэн. За орой үүссэн, Еврол үүссэн, орой үүссэн, Еврол үүссэн, орой үүссэн, Еврол үүссэн, орой үүссэн, Еврол үүссэн. Окей. За одоо мэдээж орой үсээд Еврол үсээд гэдэг байдлаар дээшээ бол явах боломжтой бүрэн боломж байна. Daily апта байтай 4 цаг апта байтай 30 минут апта байтай байна. Окей. За эндээс бид нэр эхний бай хийж болох юм. Гэтэ ер нь бол яг одоо яг за энэ дэр ч үлээ шортууд байгаа шүү. Swing-үүд байгаа юм байна. Swing-үүдийг харж ирсэн байна. За энэ дэр шортууд байна. Short position-ууд энэ дэр байгаа юм байна. Шортуудаа арилгач, шортуудаа шинээр оруулчих. За евро NZ-ийн өнөөдрийн хувьд бол евро NZ бол нэлээд ойртсон байдалтай. За евро иений хувьд бол daily up buy-тай биш daily down sell-тэй дээш евро руу break-ing хийсэн байдлаараа үнцүүлэх юм дээш өсөж байгаа. 4 цагаас after-end buying zone-д давхцаад ийм хөдөлгөөн үүсгэсэн учраас дээш явж байгаа. Тэгээд евро иений хувьд бол бид нар юунд орсон л доог нь swing арилжаанд орсон санагдаад байна. Тэгээд swing арилжаанд ороод тэгээ алдсан. Евро yen дээр бол хасахтай гарсан. Тэрний дараа бол SL цогсныхоо дараа бол үнцөлгөө мань дээшээ өсөлтөө үзүүлж байгаа юм байна. За тэгээ одоо төлөвлөгөөний хувьд бол яг одоо ингээ харах юм бол өмнө байгаа импульс төлөвлөгөөний Fibonacci-гийн за нэг ойролцоогоор 50% дээр ойгоод үнцөлгөө мань дээшээ импульс хийж байгаа байдалтай харагдаж байна. Тэгээ одоо үнцөлгөөний дээр бол ер нь 30 минутын дээр бол after-end buying zone явж байгаа нь ойлгомжтой. За бидний хувьд ч гэсэн ерөөхдөө л ямар хайрлж ийх нь бол тун ойлгомжтой асуудал. Эндээс бол бид нар ийшээ даун чиглэлдээ унаад ийшээ ав чиглэлдээ гарч ирээд за үзэр энэ орой үсээд энд Еврол үсээд за тийм тэгээд эндээсээ угаасаа буцаад реверс хийгээд даун болцсон юм байна, трейс авчирсан юм байна, импульс явсан юм байна, орой үсгэсэн юм байна, Еврол үсгэсэн юм байна, буцаад эвдсэн юм байна, энд гарч ирсэн юм байна. Инглээ. За орой буцаад дээш нь эвдсэн нөхцөл байдал дээр харин жоохон мафатай юм болчихжээ. Еврол үсчээ, орой үсчээ, Еврол үсчээ, орой үсчээ, Еврол үсчээ гэдэг байдлаар явах нь. За эндээс харъя. Жоо ойртуулаа харах юм бол энд орой үсээд, орой эвдрээд, энд орой үсээд, орой эвдрээд, энд орой үсээд, дээшээ эвдлээд, трейсэнд авчирсан импульс явж байгаа байдалтай. За яг энэ дээр яг энэ цэг дээр нэг ирэх юм бол бид нар байдж болно. Ирэхгүй шууд явах юм бол мэдээж баядах боломж бол бидэрт олдохгүй. Гэтэ эндээс баядаад бид нар нэг ашигтай байж чадахгүй хаа. Энд чинь Fibonacci-гийн 61.8 тийм дараачийн Trace MT хөдөлгөөн дээрээс баядах л ер нь хамгийн зөв сонголт юм шиг байна гэж харж байна. За энэ бол за яг оруулах болно. Ер нь богны арилжаанда daily арилжаанд бол орч болно. За daily time frame USD-ийн uptrend buying zone-той Trace MT хөдөлгөөн Fibonacci-гийн 61.8-тай импульс явж байгаа 4 цаг бол uptrend buying zone-той
Tourism төлөв Fibonacci-гийн 78.6-тай байгаа. Импульс явж байгаа байдалтай. Тэгээ USD yen дээр бол хэдүүлээ чинь тодорхой шалтгааны улмаас бас л ороогүй л дээ. Би рүү ер нь тийм үгүй баха. Евро yen дээр тэнийж орж ирснээс бараг USD yen дээр орсон бол хамаагүй дээр байх байсан. Тэгээ евро yen дээр ороод хамаг цаг хугацаа алдаа ичж байгаа юм. Өмнө нь бол өөр ер нь USD yen дээр тэгж long нээж л байсан юм байна. Энтри 145 420 дээрээс гээд USD yen бол нээж л байсан юм. Тэгэд USD yen-ээс л цогч исэн юм. Энэ л ахaltaй. Тэгээ эндээс бол дахиж нээгээгүй. За тэгээ эндээс бол одоо мэдээж 4 цаг бол тулж ах шиг байна. Daily бол яг хавтай daily бол up and trend buying zone энэ resist-ийг давуул дэшээ мэдээж явж болно. Swing pulse уг нь типийн тэнд байсан юм байна. Тэгээ daily бол энэ resist-ийг давах уугүй юу гэдэг өөрөө аягүй сонирхолтой асуудал болж өөрнө. За давах юм бол мэдээж дараагийн resist бол маш боломжийн чиглэлд явж байгаа. 4 цагийн үед бол Fibonacci-гийн 78.6-тай учраас daily-гийн resist-ийг шууд давна гэж үзэхгүй. Давсны дараагийн нөхцөл байдал дээрээс арилжих нь илүү зүйтэй гэсэн байдлаар явж таарна. За эндээс бол даваад trace тавьчраад impulse явах уу гэдэг нөхцөл байдлыг л ерөнхийд нь хүлээнэ гэсэн үгтэй. Тэгэхээс биш бид нэр давхаас нь өмнө одоо бол арилжаад ах ямар шаардлага байх барагдаж байна. Тэгэхээр тэгээ энд одоо яг юу болсон? Энд бас нэг юм 6:30 мөчт нэг арилжаа. За тэгээд энд 14:30-д энд оройг эвдэж ёроолыг эвдэж заваараад арилж байгаагүй. За энэ USD-ийг би зүгээр юу ячээ. Swing руу нэмчээ. За gold. За gold бол мэдээж daily after buy-тай байгаа. За 4 цаг бол энийгээ дагаад after buy-тай байгаа. 4 цагийн хөдөлгөөн ингэж явж байгаа юм байна. За 4 цаг бол after buy-тай daily after buy-тай би ярьжсэн шүү дээ тийм. Одоо яг энэ паттерн бол ерөөхдөө даун чиглэлийн паттерн байгаад даун унжсан паттерн байгаад удахгүй авч чиглэлтэй бол задарч магадгүй гэж ярьжсэн. За тэр задрал болсон байна. Угаасаа ойлгомжтой. Тэгээд Fibonacci-гийн 61.1 импульс явах боломжтой 30 минут бол тэрийг задласнаас гадна 30 минут чинь хамгийн гол зүйл бол энэ орой үүсэх ёстой байсан. Энийг задлж гарсныга дараа. Тэр маань юу болсон бэ? Харъя. Эндээс бол энд орой үүсгэж чадаагүй. Энд орой үүсгээд ёроолыг эвдээд ийшээ гарч ирээд энэ trace үүсгээд энд impulse яваад trace үүсгээд impulse яваад trace үүсгээд орой үүсгээд тэгээд гарангуутлаа ёроол үүсгэж чадаагүй мэнэ чаавс. Тэгээд ингэж явж байгаа. Тэгээ одоо голден дээр бол үнэхээр өсмөр байгаа бол ингэж гарч ирэх боломж байна. Окей. За тэгээ бид нар бол мэдээж дэшээ ингэж байдаж болох үе цаарагдаж байна. Daily чаптай, 4 чаптай, 3 чаптай болоод тэгэл бай штэ. За тэгээ ер нь бол яг энэ орой зөв буруу бас шалгамаар л байна л да. Энэ ёроолыг эвдэж орж ирсэн юм байна. Буцаад энд бол энэ ёроолыг доош нь эвдсэн ямар ч тийм шинж тэмдэг байхгүй байгаа учраас энэ тал реверс хийгнэ гэж үзэж байна гэсэн. Окей. Голдыг бол би swing за short руугаа оруулчих. Голдыг бол хідүүлээ чинь хаацсан шүү дээ. Еврокад, евроауди, евро NZD, евроауди. Голд хаасан. За тэгээд одоо голдоос дараагийн зүйл бол мэдээж NZD-USD байгаа. NZD-USD-ийн хувьд бол daily бол breaking хийцэн даун явж байгаа. Даун цааш үргэлжилж магадгүй гэд түрүүдлэгт ярьж ирсэн. За 4 цаг дээр бол down trend selling zone, uptrend buying zone руу шилжсэн боловч амжилтгүй болсон байдалтай харагдаж та. Энд ч нэг тийм ч сайхан чөлөөн биш л болоо үрчлээ л да. Тэгээд tourism төлөв авчирж байна. Гэхдээ энэ бол бидний хувьд азтай зүйл. Тэгээд импульс явна доошоо. За ер нь хөдөлгөөн маань бол ерөөхдөө энийг аваа ичээ. Энэ дээр үнцэн хөдөлгөөн down trend selling zone-тай tourism төлөв аваад ирсэн байдалтай. Тэгээ харамсалтай асуудал нь юу вэ гэх юм бол одоо яг энэ ирж байгаа хөдөлгөөн tourism төлөв байж чадах уугүй юу дээр бас эргэлзээ үүснэ л дээ. За яаж ч одоо энэ хоёр бол ижлэхэн гайнлууд байх шиг байна. За тэгтээ жоохон ойртуулж харах юм бол
мапатай. Би бол Трейсийг ингэж орж ирүүлсэй л дээ гэж бодож байна. Тэгээд 4 цагийн хувьд бол 4 цагийн энэ спорт бол доошлохоор харагдаж байна. За ингэж орж ирээд сейлдэгдэж болно. Daily дээр бол break-in байгаа. 4 цаг дээр бол downtrend sell-in zone байна. 30 минут юу болж байна? 30 минут нэг ийм сейл хүлээжсэн байна. За нэг ийм buy хүлээжсэн байна. Тэгээ хоёр талтай байсан байна. За хөдөлгөөн дээр бол ерөөхдөө хоёр талтай байсан шалтгаан нь гэх юм бол энэ орой эвдрээд дээшээ гарсан юм байна. Энд ёроолтой юм байна. За үгүй энэ ёроол мөн байна. Энэ орой эвдэрсэн дээшээ гарсан. За оройг эвдээд үнцөдлөгөө маань энд орж ирсэн. Impulse явсан, reverse хийсэн. Impulse яваад орой үүсгээд trace ирээд impulse яваад reverse хийгээд орой үүсгээд ёроолоо доош нь эвдэмэгцээ trace авчираад impulse яваад trace авчираад impulse яваад trace авчираад тэгэнгүүтлээ энд impulse явсан юм уу да. Тэгээд trace авчираад impulse яваад тэгснээ энэ дээр мөн үү биш үү? За мөн л байна л да. Тэгээд reverse доошоо хийгээд down болоод тэгээ хөдөлгөөн бол мэдээж энэ ёроолыг доош нь эвдээгүй байгаа. Тэгэхээр дээшээ ингэж өсөж орж ирж энд хоёр удаа нэг resist-тэй шалгасны дараа л хөдөлгөөн доошоо ер нь унж таарахаар байна да янз нь. За ойлгомжтой. Тэгэхээр ерөнхийдөө тэгэл хоёр удаагийн sell хийгдэх нь бол ойлгомжтой. Swing хүлээх үү яах вэ? Swing ч арга хүлээж димий л баг. За яг хүлээж л орхидоо. Евро Audi байна. За Евро Audi daily дээр бол up and trend buying zone-тай байгаа. 4 цаг дээр down trend selling zone-тай болсон. Тэгэхээр daily time frame-ийн үндсэн хөдөлгөөн маань Trace-ийн хөдөлгөөн авчирсан, impulse хөдөлгөөн явах гэж оролцсон, impulse хөдөлгөөн дундаасаа internal-а down болгож failдсэн нэгдүгürt. Хоёрдугаарт нь бол мэдээж 4 цагийн хөдөлгөөн down trend selling zone руу шилжсэн Евро Audi дээр. За эндээс хэдүүлээ Евро Audi-г харах юм бол үндсэн хөдөлгөөн маань ерөөхдөө энд ёроол үүсэх гээд failдсэн моос. Тэгээд ёроолыг энд ивдээд Trace-ийн хөдөлгөөн авчирсан, impulse явлаа, Trace-ийн авчирлаа, impulse явлаа гэдэг байдлаар одоо 4 цагийн хувьд бол down trend-ийг үргэлжлүүлээд daily time frame-ийн хувьд бол Trace-ийн төлөвлөгөөг үргэлжлүүлээд daily time frame-ийн үндсэн дотор байгаа internal бүтцэн маань эвдэрсэн чигтээ хөдөлгөөнийг дагуулад ингээд хөдөлгөөн явах магадлал илүү өндөртэй харагдаж байна. За тэгээд ёроолын хувьд бол ёроол бол альтина орсон. Оройны хувьд бол орой энд байгаа. За эндээсээ хөдөлгөөн бол down trend, selling zone, Trace-ийн төлөвлөгөө Fibonacci 23.6-тай impulse явах боломжтой. 30 минутын дээр юу болж байгааг харъя. За эндээс энийг аваач. Тэгэнгүүтлээ энэ ёроолыг эвдээд энд орой үүсгээд энд ёроол эвдээд орой үүсгээд ёроолыг за тэр доор эвдсэн юм байна. Тэгээд энэ оройг энд эвдээд энд trace хийгээд энд impulse энд trace энд impulse за бидэрт бол ер нь хэрэгтэй юм бол одоо reverse л байгаа юм байна. За ийм зүйл болж гарч ирсэн байна. Тэгээд хөдөлгөөн дээр бол би бол харахтаа энд байгаа энэ ёроолол эвдэрх хэрэгтэй юм шиг харагдаж байна да. Энэ ч минут баха. За тэгэл бид нар ер нь доошо сейлийн арилжаануудаа илүү төвлөрч ажиллах бах. За энэ дээр бол ийм сейл орж ирж болно. Энэ дээр бол ийм сейл орж ирж болно гэсэн ийм дараалтайгаар. Тэгээд 4 цаг дээр бол угаасаа тэгээд ойлгомжтой down trend selling zone руу шилжчихсэн байгаа. 30 минутын дээр down trend selling zone-тай болчвол дуслаа л гэсэн үг тийм ээ. За энэ бол swing-ш харна, short-оч харах ийм хөдөлгөөн байна. За USD Cadman яагаад энд гацчих та? Daily impulse явж байгаа байдалтай байгаа юм байна. 4 цаг after end buying zone-тай impulse явах ёстой хөдөлгөөн юм байна бүр. За тэгээд 4 цагийн хувьд бол энд ингэж ёроол үүсгэнгээ алдаад орой үүсгээд энэ ч юун заваарсан юм болсон юм бэ? Энэ дээр орой үүсгээд энэ дээр ёроол үүсгээд тэгснээ ийшээ импульс хийгээд ингэж орж ирэнгүүтлээ ёроол орой зэрэг хийцэн. Энд одоо ингэж л явах гэдэг юм шиг байна л та. Тэгэхээр хөдөлгөөн болгоог нь daily дээр авахтай, 4 дээр авахтай байгаад байгаа юм байна. Угаасаа. Тэгээд Bibogi-ийн хувьд бол Bibogi-ийн 23.6-тай байсан. Доошо reverse хийгээд буцаад дээшээ reverse хийж амжаагүй. За ер нь мэдхгүй энэ зүгээр USD CAD зүгээр л солиорчиж. Daily бол 78.6-тай. Тэгэхээр энэ дээр ямар ч зүйл хүрэх нь бол үнэн. Үрээд цаашаа явах уугүй дээр бол хэлж мэдэхгүй байна. Ямар ч нэг ийм хөдөлгөөн гарч магадгүй.
Окей. Тэгээд би энэ дээр нэг амар юм хүлээе гэж бодохгүй байна. USD card ер нь жоохон хойгуурхнаар байж исэн дэр хаа. USD card-ыг гэхдээ swing-ээс бүр хасчээ. За дараа нь Fund NZ гарч ирж байгаа юм байна. Fund NZ-ийн хувьд бол daily down sale-тэй 4 цаг after and buying zone-тай. Daily-гийн down sale-ийн хувьд бол daily-гийн internal уг нь аптай болж үзсэн юм байна эндээс. Тэгээд аптай болсон internal энэ таргетж байгаа энэ ёроолыг down болгож орж ирээд за 4 цаг маань бол үлгэн 4 цагийн up and trend buying zone-тай байсан. Daily-гийн internal-ын down-аар 4 цагийн эсрэг явах боломжийг олгоод 30 минут down trend sale-ийн zone-тай. За ингээд 30 минут down trend sale-ийн зонтой болчингуутлаа энд орой үсгээд энд ёроол эвдээд орой үсгээд ёроол орой за энд ёроол нь биш энд ёроол энд орой ёроолыг доош нь эвдэж энд орж ирээд ингэсэн. За тэгээ өглөө одоо буцаад ингэж магадгүй гэсэн ийм байр суурьтай л явах юм байна л да. За тэгээд ер нь бол яг daily-гийн эсрэг 4 цагийн эсрэг биш daily-гийн дагуу 4 цагийн эсрэг 30 минутын дагуу гэдэг байдлаар л sell ярилцал хүлээх юм байна. Гэхдээ short дээр л хүлээж байгаа. Short арилжаа хийн. За иймэрхүү гээд. За Fund card-ийн хувьд за Fund card дээр шинэ эсэл зохиулсан. Энэ дээр шинэ swing орсон байсан эсэл зохиулсан. Daily аптай buyтай байгаа Fibonacci-гийн 38.2-тэй байгаа гэж бодож орсон. Энэ дээр бол маш гоё buying volume сэргээд ороод ирсэн reject candle гарцсан, buying том хэмжээний bullish candle гарцсан байсан боловч selling volume дийлээ доош унсан. За 4 цаг бол down trend selling zone-тай. Тэгээ down trend selling zone-тай болцсон байна. За эндээс энд орой үүсгэсний дараа бол мэдээж доошо ёроолыг энд ивдлээ. Trace тавьчирна. Тэгээд impulse яв. За энэ дээрээс бол ер нь daily-гийн эсрэг 4 цагийн дагуу хөдөлгөөн сэргээд ирж байгаа. Тэгээ үндсэн хөдөлгөөний хувьд бол би swing бол харж болно гэж харж байна. Daily-гийн эсрэг 4 цагийн дагуу. Окей. За нэгт хоёр дахь юм бол мэдээж 30 минутын дээр trace-ийн хөдөлгөөн одоо яг 4 цагийнхаа trace-ийн хөдөлгөөнийг хийгээд ирэх үед нь sell хийсэн бодол байна. За эндээс энэ ёроолыг эвдээд доошо энд очсон юм уу да гэж харахаар бах юм. Энд очоод ингэж доошлоод тэгэнгүүтлээ энэ дээр ирээд ингээд буцаад дээшээ. Тэгээд пад нэг иймэрхүү байдлаар гэх юм уу да ер нь бол яг 4 цагийн trace төлөвлөгөө 90 daily time frame-ийн угаасаа тэгээд трендийнхаа дагуу гэж юу daily-г харъя. Daily-гийн трендийн эсрэг 4 цагийн трендийн дагуу 30 минутын трендийн дагуу хамгийн гол нь бол 4 цагийн эсрэг явах боломж нь өөрт нь байгаа. Биш daily-гийн эсрэг явах боломж нь өөрт нь байгаа учраас богино нөхцөл байдалч байгаа, swing нөхцөл байдалч байгаа гэсэн үг. Тэгэхээр swing дээр ч гэсэн одоо яг энэ дээр ингэж хүлээн гэсэн үг л дээ. За Pound USD-ийн хувьд бидэрт юу байна? Pound USD-ийн хувьд бидэрт бол daily time frame өмнө орилгоо яг breaking хийвэл доош унна гэдэг байдлаар унсан байна. 4 цаг дээр бол downtrend selling zone impulse явсан байна. Ичүүд юу вэ? Миний ганц арилжаагүй үед маань бүр амар явсан юм биш үү гэж. За эндээс бол issue бол фейлдсэн байгаа. Угаасаа энэ support бол амжилтгүй болсон. Тэгээ эндээс issue-г бол уналт үзүүлнэ гэж үзүүлсэн байна. За эндээс одоо issue бол хөдөлгөөн үргэлжилсэн уналтыг хийж байгаа юм байна. За 4 цаг дээр бол хөдөлгөөн 4 цагийн downtrend selling zone явсан юм байна. 4 цагийн downtrend selling zone явангуудлаа trace-ийн хөдөлгөөн авчираад impulse хөдөлгөөн явсан энэ харагдаж байна. Одоо trace авчираад impulse явах нь бол бидэрт ашигтай. За ер нь тухайн үед юу болсон бэ гэж харах юм бол хөдөлгөөн downtrend selling zone trace-ийн хөдөлгөөн авчирсан. За тэгэнгүүтэр trace-ийн хөдөлгөөн нь өөр 30 минутын дээр нэг resist-ийг хоёр шалгах байдлаар үргэлжилсэн. Ийм л нөхцөл байдал харагдсан байна. Тэгээд ёроолыг эвдээд trace авчруулсан sell нэ гэдээ харж ирсэн байна. Эдээс 17:30-д арилжаа гарч болно. Эндээс гарахгүй. Эндээс чи бараг гарахгүй дээ. Тэгэл 17:30-д нэг ганц арилжаа гарвал гарах байсан юм. Тэгээ нэг амар том сүртэй юм болоогүй байна. За тэгээ ёроолыг бол эвдсэн газар нь энэ юм байна.
үргэлжлүүлэн эвдээд trace авчираад impulsive trace авчираад тэгээд яроолоо дахиж эвдээд за тэгээд энэ дээр ингэж орж ирсэн ингэсэн буцаад дээшээ. За нэг иймэрхүү байдлаар л унж орж ирэндээ ер нь бол. Тэгээ одоо бид нар угаасаа swing бол харна гэж байх уугүй юу? Бараг л байхгүй дээ. Бараг л байхгүй. Энэхүү хооронд swing харна гэдэг бол бараг боломжгүй. За тэгтээ яг зүгээр ингээд орхичих тавиад. Тэгээд энийгээ за swing руу оруулж орхидөө. За евро USD дээр бол daily break-in хийсэн байгаа. Break-in яг одоо fake болчихгүй бол доошоо явна. Болчвол дээшээ гарч ирнэ. 4 цаг дээр бол uptrend buying zone руу шилжих маш өндөр магадaltaй гэж харж исэн байна. За тэгээд downtrend selling zone ер нь бол энд үргэлжлээд энд trace авчираад энд impulse яваад энд орой үсгэж чадаагүй. Тэгэхээр энд оролдоод оройн энд эвдэрч таарах юм байна л да. Оролтцсон. Тэгээ ингэжээ хөдөлгөөн буцаад бууна. Тэр хөдөлгөөн дээр бол хоёр төрлийн боломж байгаа. Нэгт нь дээшээ фейклж байгаа юм шиг үзүүлж байгаа доошоо буух. Хоёрт нь фейклэх. За гурван боломж гэх юм. Гуравт нь бол одоо байгаа хөдөлгөөнөөр trace болохгүйгээр зүгээр шууд impulse хийх гэсэн боломжууд харагдчихээн. Тэгээ 30 минутын дээр бол хөдөлгөөн 30 минутын ийм нөхцөлийг биелүүлсэн байна. Байдаж магадгүйгээд. За тэгээ одоо бол энэ хэрэггүй. Энэ ч юу минутын хэрэггүй. За энийг бол хөдөлгөөн энэ оройгоо үсгэж чадаагүй. Энд орой үсгээд энд ярол үсгээд энд ингэж орж ирэнгүүтлээ яроолыг доош нь эвдсэн нөхцөл байдал нь энэ хавцаал юм шиг харагдаж байна да. Тэгээ хөдөлгөөн бол ерөөдөө одоо ингэж орж ирнэ гэсэн үг шүү дээ. Тэгээ буцаад ингэжээж хөдөлгөөн доошоо буунаа л гэсэн үг байна шүү дээ. Хэрвээ ингэж чадахгүй бууж чадахгүй бол хөдөлгөөн яах юм? Буцаад дээшээ өсчихнэ. Дээшээ өсөхийн үед бол daily дээр угаасаа break-in fake-лээд 4 цаг нь reverse хийсэн байдалтайгаар үндсэн хөдөлгөөн маань дээшээ нэ өсөх маягтай орж ирнэ гэсэн үг. За дээшээ өсөхөр болох юм бол бид нар юу болох юм мэдчихэл байгаа. Ойлгомжтой асуудал. Тэгээ энэ дээр гэхдээ юу тавьчих те. Swing-ийн нэг тодорхойлох юм тавьчих. Тэгэхгүй бол мартчих магадгүй. За swing-гээ short-ож аль-алийг харъя гэсэн Eurocard. Амар сүртэй хөдөлгөөн юм байна уу? Daily time frame break-in хийж чадаагүй байгаа. Спортон дээр ойцсон байгаа. Impulse явж магадгүй байгаа. 4 цаг бол uptrend buying zone. 4 цаг downtrend selling zoneтай юм. Uptrend buying zone руу шилжих үү? Доош нь downtrend selling zone үргэлжлүүлэх юм уу гэдэг хоёрын аль нэгийг нь хийх хүртэл бол одоогийн байдлаар ямар нэгэн арилжаа хийхгүй гэсэн таамагтай байгаа юм байна. Eurocard-ыг жоохон доош нь тавья. За USD franc ч гэсэн жоохон доошлохоор л болчихсон. USD franc daily дээр downtrend selling zoneтай. Trace хөдөлгөөн Fibonacci 23.6-тай impulse хийж байгаа байдалтай. За тэгээ хөдөлгөөн бол ерөнхийдөө 4 цаг дээр угаасаа юм trace хөдөлгөөн daily-ийн trace хөдөлгөөнийг хийх ёстой гэсэн байр суурьтай байгаа юм байна. Тэгээд одоо USD franc-ийг бол одоохондоо хараад ах шаардлага харагдахгүй байна. Энэ хэдийг зүгээр ингээд жоохон өөр өнгөөр тэмдэглэжмээр юм биш үү дээ. За хиймэрхүү байдлаар тэмдэглэх үү. За Audi card дээр хэдүүлээ сүлд сайхан ашиг авсан байгаа. Audi card-ийн хувьд бол daily resistance мөрөгдсөн байдалтай. За ер нь daily дээр бол downtrend selling zone daily-ийн resistance мөрөгдсөн. Audi card-ийн хувьд daily downtrend selling zone-ийн resistance мөрөгж гинэ гэдэг чинь impulse боломж байгаа гэсэн үг. Гэтэ одоо харж байгаа шин daily бол internal-аар аптай байгаа. 4 цаг нь аптай байж магадгүй байдалтай байгаа. 4 цаг бол uptrend buying zone-тай байгаа юм байна. Trace хөдөлгөөн ирж байгаа байдалтай. Энэ дээр sell-х боломжтой байсан. За энэ sale-ийг бол өчтөр мэдээж олж байгааг учраас алдсан. За одоо хөдөлгөөний хувьд бол down болоод trace-д авчирвал мэдээж бас адилхан swing-ийн sale явж болно. Апа цааш нь үргэлжлүүлнэ гэсэн бас 30 минутын reverse хийж болно л доо. За энийг минутын дээрээс арилгач. Энэний хэрэг байна уу?
За энд ийм юм биш үү? Энд ийм орой үсгээд ингэж импульс яваад энд ороод үсгээд орой үсгэнгүүтлээ доош реверс хийгээд энд оройлж гарч ирээд яроолыг доош нэвдсэн нь энэ. Тэгээд трейсмтэй энд өгөөд импульс энд яваад трейсмд энд өгсөн энд арилж авах хэрэгтэй гэсэн ч тэр. Тэгээд энд импульс яваад энд трейсмд энд импульс энд трейсм тэгээд энэ орой бол энэ 21 цагт ч гэсэн ер нь арилжих боломжтой байсан байна. Тэгээд энэ яроол фейлдсэн байна. Миний харж байгаачлаа. Тэгээ энд бол хоёр төрлийн сонголт байгаа. Яг одоохондоо ингээд 30 минут бол унж байгаа юм шиг харагдаж байна. Гэхдээ 4 цаг нэг л удаа 30 минут одоо реверс хийх юм бол дээшээ реверс хийх юм бол daily time frame resistance дээрээс авсан импакт арилаад 30 минутын даун бол шууд тэр дороо дуусах магадaltaй. Тэггүй гэх юм бол 30 минутын даун бол одоогор үргэлжилж байгаа. Тэгэхээр 30 минутын даун дээр бол нэг сейл бол байж болно. Энэ гэхдээ риски байх болно. За мэдээж эрсдэл үзүүл гэж байхгүй. За тэгээд эндээс харин 30 минут нэг реверслэх юм бол daily time frame resist руу ахин нэг удаагийн шалгалтыг бас хийж болно. Яг л daily time frame resist-ийн импакт нь байхгүй болчихж байгаа. За тэгээд мэдээж адилхан 4 цаг бол after end buying zone-той 30 минут after end buying zone-той гэдэг байдлаар. 4 цаг бол яг after end buying zone-той ч бас биш л дээ. Биш after end buying zone-той л дуугасан. За энийг одоо ингээд дээрс ажиллахж жагаад нэг ойролцоогоор нэг 61.8 хязгаар юм болов. Тэн 61.8 хязгаарлаа. За энийг харин шортч тэр юу руугаач тэр swing руугаач тэр swing тэр байх шаардлага байна. My swing position хасагт чинь swing тэр байх шаардлага. За яг байж болох юм болох юм. Байж лэг. За CAD-ийн гэдэг хөдөлгөөн байгаа. CAD-ийн дээр биш үү? Daily бол after buy-тай. Энд ингээ харагдаж байгаа шүү дээ. Энд орой үүсгэсэн, энд ороод үүсгэсэн. За оройны за тэгээ орой бол амжилтгүй болсон. Тэгээд мэдээж ороод амжилтгүй болчихж байгаа. Одоо tracing төлөв авчирна, impulse төлөв явна гэдэг байдлаар. Тэгээд tracing төлөвний хүлээн өөр юм байхгүй. 4 цаг дээр бол хөдөлгөөн 4 цагийн up and trend buying zone Fibonacci-гийн 50-тай impulse явах гэж байгаа байдалтай. Явах гэж байгаа биш явж байгаа байдалтай байна. 30 минутын үед бол хөдөлгөөн 30 минутын энд харагдаж байгаа шүү дээ. Энд reverse хийсэн impulse явах боломжтой гэдэг. Гэтэ эндээс бол ер нь нөгөө daily дөнгөж reverse-лсэн байсан болохоор тэр юм болов 4 цаг дээр бол орол орчхоор байсан зүйл дээр л алдсан юм шиг харагдаад байна л да. Энд л ингэж орох хэвэл доо ер нь бол 4 цаг дээргээд харахаар Fibonacci-гийн 50-тай импульс явна гээд за дээшээ нэлээд ингэж өндөрт ч юм уу те иймэрхүү байдлаар. Одоо нэг дараа гомч яах вэ? За тэгээд одоо daily-гийн tracing төлөвлөгөө ер нь давхар 4 цаг after end buying zone tracing төлөвлөгөө гэж магадгүй байдалтайгаар 30 минут давалж орж ирнэ гэхээр эдгээр buy-уудыг бол хэдүүлээ хийж амжсангүй. За эндээс ингээд хөдөлгөөн чи ингээд энд оройгоо эвдэж арай чадаагүй хаа. Чадчих. Бас сонирхолтой. За дээшээ ингэсэн. Тэгээ энэ доош угаасаа шууд reverse хийцсэн юм байна. Ингээд тодорхойлчих. Тэгээд хөдөлгөөн бол эндээс зэлэг. Хөдөлгөөн бол эндээс tracing төлөвлөгөөнд авчираад impulse яваад tracing авчираад impulse явсан. За trace авчирсан. Impulse явлаа. Reverse хийлээ. Tracing авчирлаа. Буцаад impulse явахаар боллоо гэдэг хөтлөр. Тэгээ үргэлжлэл нь бол мэдээж ойлгомжтой. Гэхдээ энэ дэр хурж ижил юм зүйл ухаад. Би бол нэг ингэж л buy дэгдэх болов уу гэж хараад байна л та. Иймэрхүү байдлаар. За да ер нь байж болно. Яг нь эндээс гэхдээ сэлсэн ч болно. Энэ жоохон зориг шаардсан сэл болох хаа. Энэ сэл зориг шаардахаас гадна энэ жоохон юм риски сэл байж өгнө. Ер нь бол риски угаасаа ойлгомжтой. Тэгэхээр CAD-ийг бол яг зүгээр swing pause юу хоёр дээр нь оруулчлаа гэх. Тэгээд 4 цаг after buy-тай байгаа impulse-тай байгаа. Tracing тэрний impulse явна. Daily-гийн tracing тэрх хэвээр. 4 цаг дээр бол би яагаад swing харж ийн гэхээр 4 цаг угаасаа энэ дээр ирээд impulse нь ингэж орж ирэх хэвээр. Тэгэхгүй бол daily failдэх учраас. Daily failдсэн ч гэсэн яг бидэрт бол арилжаа гарна л та. Гэтэ эхний ээлжийн
юм маань бол нэг иймэрхүү стап маань бол нэг иймэрхүү байж болно. Тухайн үед яг яаж хахаас шалтгаалаад бас стап бол өөрчлөгдөнө. За Audi USD daily time frame дэшээ бол импульсаа шууд хийсэн. Гэхдээ failдж байгаа харагдаж байна. За яагаад failдж байгаа вэ гэвэл өмнөөр л шууд break-ин хийж байгаа. Эндээс бол шууд доошоо reverse хийж магадгүй юм үлгэн ороод ирж байна гэсэн үг. Тэгэхээр Audi USD-ийн хувьд бол тийм баяртай мэдээ бол биш. За 4 цаг дээр бол мэдээж 4 цаг downtrend selling zone-той байсан. За тэгэнгүүтлээ 4 цаг чинь үндсэн хөдөлгөөн энд Trace-ийн хөдөлгөөн хийж байгаа юм шиг харуулж байгаад тэгээд энд ярал үүсгэж чадаагүй байна чаас. Тэгээд дэшээ reverse хийсэн. Тэгээд 4 цаг daily time frame хоёлоо одоо Trace-ийн хөдөлгөөн авчирч байгаа. За ер нь Trace-ийн хөдөлгөөн цааш үргэлжлэх магадлал илүү өндөртэй харагдаж байна. Daily-р угаасаа ингээд breaking fake out-ыг ороод ирж байгаа. 4 цаг өөрөө яах нь интерналаараа даунтай болцсон. Ийм хөдөлгөөн. Тэгээд 4 цагийн resistance дээр мөргсөн. Интерналаараа угаасаа энд ингээд даун болж байгаа байдалтай харагдаж байна. Энд ч биш, тэнд ч даун болсон байж болохоор л харагдаж байна. Тэгээд үндсэн хөдөлгөөн маань даун чиглэл selling zone чиглэлтэй явж байгаа. За 30 минутын хувьд бол 30 минут ч өөрөө дээшээ ингэж импульс гарч ирлээ, Trace-д хийлээ, оройгоо эвдлээ. Энэ дээр нэг жижигхэн юм үүсгээд дээшээ импульс явуулаа, Trace өглөө импульс явуулаа, Trace өглөө импульс явуулаа, ёроолоо эвдлээ. Trace өглөө импульс явуулаа, Trace өглөө импульс нь доошоо ингэж орж ирээд ингэж орж ирээд ингэсэн. Одоо Trace өгөх юм бол ер нь яг доошоо чиглэлтэй бол орж болно. Гэхдээ эрсдэлтэй. Яагаад эрсдэлтэй вэ гэх юм бол daily time frame-ийн fake out хийгдээд 4 цаг өөрөх эсрэг яваад за яг болно интернал нь даун болсон болохоор болно. Эндээс ингэж орж ирээд ийм сэлүүд явж байна. Нэг бол би short swing дээр авах юу байна уу юу? Swing дээр ч баг байхгүй дээ. Ер нь бол swing дээр байх шаардлага байхгүй. За Panda Audi мөлгсөөр л байгаа. Угаасаа Panda Audi ер нь энэ листнээс бүр хасчээ. За тэгээд биднэрт мэдээж евро йен бол бид нар гарцаа арилжаа. CAD йен бол бид нар орж амжаагүй арилжаа. Евро NZD гэдэг энэ миний одоо яг шортууд харагдаж байна л да. Шортууд дээр бол евро NZD, евро йен, gold, NZD USD, евро Audi, pound NZD, pound CAD, pound USD, евро USD, Audi CAD яах вэ? Эдгээрээс арай жоохон дээгүүр. Тэгэл CAD yen байна. Тэгэл мэдээж Audi USD. Гэсэн ийм ослууд бол харагдаж байна. Яг одоо шууд орчих харилж бол байхгүй шүү. Тэгэхээр энд болохоор миний swing-үүд харагдаж байна л да. Миний swing-үүд дээр бол gold-аас эхэлж байгаа тийм. За тэгээд энэ gold-н дээр ерөөсөө угаасаа хэдүүлээ гарснаас хойш босож ороогүй сте. Тийм ээ. За gold гэхдээ одоо swing дээр байх ямар шаардлага байхгүй. За pound CAD евро йенийг дахиад swing дээр байлгах шаардлага байна уу гэвэл за байгаа юм байна. Swing дээр байж хаад зүгээр. Ер нь бол удахгүй Trace-ийн хөдөлгөөрөө дэрнэ. Тэгээд импульс явна. Тэгэхээр дараагийн Trace-ийн хөдөлгөөнийг хэдүүлээд барих боломж бол хангалттай байгаа. Хангалттай цаг хугацаа, хангалттай боломж бидэрт байгаа гэсэн үг. Евро Audi байна. Евро Audi дээр мэдээж биднэрт swing барих хангалттай боломж цаг хугацаа болцоо байгаа. Евро NZD байна. За энэ хоёр мэдээж доош явах нь ойлгомжтой шүү. Энэ хоёр баг энд байхгүй дээ. Евро NZD байна. Евро NZD бол импульс хийж байгаа. Гэхдээ бид нар нэг удаа бариад алдсан. Хоёр дахь удаага барина гэдэг бол маш хүндрэлтэй. Тэгээ евро NZD гэхдээ энэ дээр бол яг угаасаа орохоор л байсан арилжаал харагдаж байна л да. Яг эрсдэл гаргаал. Гэхдээ эрсдэлгүй зүйл гэж байхгүй штэ. USD yen байна. За NZD USD бол ингэж орж ирэх хэвээр. Pound USD гэдэг явж байгаа. Евро USD, Audi CAD гэсэн байдалтай. За ер нь юунуудыг болж байгааг хүлээн шүү. Юу гэм бэ одоо
свингүүдийг болж байгаа үлээхээр байна. Яагаад гэх юм бол угаасаа цаг нь болоогүй байгаа. Өглөө дарагдаж байна. Энэ бол ингэж тавигдчих таарч байгаа шүү дээ. За энэ тавигдсан байсан те. Энд юу байна? Гэтэ эдгээр дундаас хамгийн ойрхон байгаагаас нь бас чих саах юм болов шүү дээ. Энэ л хамгийн ойрхон байна да. Евро ауди. Тэгээд NZD USD. Тэгээд Pound USD. Тэгэл болоод. За Audi CAD бас ойрхон байж магадгүй л юм. За энийг баг зэрэг дээшлүүлэх юм. USD yen дээр ч юм болохоор daily ингэсэн байгаад байгаа. Тэгээд 4 цагийн үед бол яг тэрний учрыг олж ижил дэшээ явах боломжтой. За ингэж харагдж байна залуусаа. Тэгээд бүгд нь амжилт хүсье. Баярлалаа, баяртай жаргалбай гэсэлээ. Тэгээд бүгд удахгүй арилж байгаа. Ашгаараа уулзгаа. Тэгээд бас нэг зүйлийг сануулхад ерөөхдөө одоо рүүм удахгүй шинжилэлт хийгдээд дуусж байгаа. Миний бас ажлууд нэлээд дундарсан явж байгаа, дуусах гэж байгаа. Тийм учраас ерөөхдөө одоо яг ингэж бичлэг оруулахын оронд шууд лайв вебинар явуулдаг бай гэж бодож байгаа шүү. Тийм лайв вебинар өдөрт 1-2 удаа хийчихдэг. Шууд яг арилжаа эхлэхийн өмнө арилжаа дууссаны дараа ч гэдэг юм уу те лайв вебинарыг 2 удаа хийчихдэг. Тэгээ явчвал хамаагүй илүү амар санагдаж байгаа. Бас хамаагүй илүү үр өгөөчтэй байх гэж бодож байна. Окей. За тэгээ бүгдээр амжилт хүсье. Баярлалаа, баяртай. Бай бай.